Улсын хурлын гишүүн нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хорооны дарга Бацогт нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагч, нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Season Sinaноглуг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Хатагтай Season Sinaноглу уулзалтын эхэнд байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд Хуамын сангийн улс орныг дэмжих 5 дахь удаагийн тайланг гардуулан өглөө. Түүнчлэн энэ удаагийн тайлан маш сайн болсныг тэмдэглээд нэгдсэн үндэсний байгууллагын албан ёсны тайланд бичигдэхэр болсонд баяртай байгаагаа илэрхийлсэн. Мөн байнгын хорооны даргыг эдгээр тайлан мэдээтэй нэг бүрчлэн танилцахыг хүссэн юм а. Байнгын хорооны дарга Бацогт хатагтай Season Sinaноглу хүрэлцэн ирж мэдээлэл өгч байгаа талархаад тус байнгын хороог даргалаад удаагүй байгаа учраас эдгээр Хуамын сан мянганы хөгжлийн зорилт хөгжлийн хөтөлбөрийн талаар хийгдсэн судалгаа тайлантай сайтар танилцна гэдгээ хэллээ. Тэрээр уулзалтын төгсгөлд нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хорооныхоо ажилтнуудын мэдлэг чадварыг сайжруулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд ажилд нь амжилт хүслээ.